Би одоо яг энэ цэг дээр одоо яг 1 жилийн өмнө та бүхэнд хэлжсэн тийм ээ. Монгол улс нийгэм эдийн засаг улс төрийн гүн хар ангал руу эргэлт тусалдгүй орлоо гэж одоо хэлжсэн. За манай Монгол ардын намын энэ тусгаар тогтнолын ордон бол авилга хэл ахуул албан тушаалын хэрэгээс одоо хол байх ёстой ийм газар. За тэгвэл одоо манай энэ ордон бол одоо авилга албан тушаал авцаа өгцөөний ийм одоо газар болжээ гэж одоо би харж байна. Одоо ингээд би бахвар руу орж хэлэх гэж байна, шүүгүүлүүлэх гэж байна. Би одоо та бүхэнд хэлсэн хуульзуу дотоод хэргийн яам одоо 8 тэрбум орчим төгрөгийн ийм одоо бусдад давуу байдал үзүүлсэн. Авилга албан тушаалын ийм одоо хэргийн гэрч үйл явдал болсон ийм одоо зүйл болжээ. 5 тэрбумаар 1, 2 тэрбумаар 1, 965 саяар 1 удаа бусдад давуу байдал олгосон ийм үйл явдлыг одоо би та бүхэндээ шүүгүүлүүлж хүргэлээ. За тэгвэл 2024 оны 4 сард манай тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн одоо 2 гэвүү 3 давхарт бас битүү камер байдгийн байна. За энд тэр хуульзууд одоо тэргийн яамнаас авсан мөнгийг хувааж нэр бүхийн хүмүүс авсан байж болзошгүй ийм асуудал бол гарсан байна. Тэр нэг өндөр нэг хортмоогоо хэлж штэ тэг бичлэг байгаа мó байхгүй мó кино гэдэг чинь бичлэгээ одоо үзмээр байгаа бол даваа гарагт 11 цагаас авилгатай төвчг газарт аваач тэр бичлэгийг өгнөө үзүүлнэ. Кино бол бишээ. Болсон үйл явдал болсон байна. Тэг юу кино бодит үйл явдал болсон байна. Би одоо үзлээ, харлаа. Над одоо Монголын ард түмэн чинь тэг болсон үйл явдлын талаар баримтууд над бол зөндөө гаргаж өгдөг шүү дээ. Тэр хүмүүс одоо хандсан байна. Тэг одоо та бүхэн хар. За одоо би бол нэг зүйл дээр их итгэлтэй байна. Тэр бол MGL корпорац гэдэг тэр корпорацийн компани тийм ээ Нямжав гэдэг хүн бол хохирогч юм байна гэж би харж байна. Одоо тэгж одоо би үзэж байна. Тэр хүн нэг одоо дарамт сүрдүүлэг тэ авилга албан тушаалын гэмт хэрэгтнүүд тийм үйлдэл хийсэн байж болзошгүй ийм нөхцөл байдал одоо миний зүгээс бол одоо харагдлаа. За хэрхийг бол одоо хууль хяналтын байгууллага шийднэ. Төрийн сангийн одоо дарга өөрөө гарч ирээд энэ цахиур эмэнд тийм ээ ярьсан байна тийм ээ. Цахиур эмэнд ийм гүйлгээ хийгцээ. За одоо бусад асуудлыг бол одоо юу хууль хяналтын байгууллагууд одоо шийднэ гэж хэлчихэж. За тэр төрийн сангийн газрын даргын яриа. Энэ MGL корпорацийн тэр Нямжавын яриа. За тэр дүрс бичлэгүүд энэ юмнуудыг одоо тэгээд маргааш одоо аваачаад өгье. Одоо хууль хяналтын байгууллагууд одоо шийдэх байхаа гэж ингэж бодож байна. Одоо би тэр асуудлыг бах хурал дээр хэлэх гэж байна, ярих гэж байна, баримтуудаа дэглэх гэж байна, шүүгүүлүүлэх гэж байна.